За сайн байцгаана уу? Right News podcast-ийн 13 дахь дугаар эхлэх бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр бас тэмдэглэхийн сони ачаа ирнэ. Израиль Ираны дайнтай холбоотой. За Иран Израильч яг нэг Хизболлатай дайтах нэрээр Израиль одоо Ливанд одоо цэргийн ажиллагаа явуулж байгаа. Тэр талаар тэгээ хятадд ч гэдэм үү. За ер нь олон янзын мэдээ бэлтгэсэн дээ эхлэх үү. Тэгээ. За уламжлалт ёсоор нөгөө одоо энэ үүлтэй дайныхаа талаар тий Иран, Израиль, Америкийн дайныхаа мэдээгээр эхлүүлээ. За энэ Израиль юу яасан? Израилийн батлан хамгаалах одоо яамны сайд Israel Katz гэж хүний маш одоо бас түрэмгийн мэдээлэл хийлээ. Ер нь бол Ливаны ард түмэн болон Ливаны засгийн газар энэ мэдээлэлд маш дургуутж байна. Ихээр. За яасан бэ гэхээр юу одоо энэ Ливанчин зохилт 3 сарын 2-оос хойшоо ер нь Ливан руу зохилт өгж байгаа шүү дээ. Маш олон хүн одоо гэр орон сууцнаас ингээд дөрвөд гарцсан, нүүцсэн тий. Тэгсэн одоо эзэлсэн одоо өмнөд Ливаны бүс нутгийг одоо бүр ингээд эзэн суунаа. Ер нь бол англиар бол occupy гэдэг үгээр ярьж байгаа. Одоо сууршин гэх юм уу. Тэр нь болохоор одоо Ливаны Израилийн хилээс 30 км-ийн нутаг гэж яг цаашаа нутаг гэж яг ер нь гол нь болохоор Литаны гол гэж байдаг юм байна. Яг тэрүүгээр ингээд таслагдаад чи 30 км гэдэг чинь бас хөөрхөн томтой. Тэгээд яагаад вэ гэсэн чинь бид нар ингээд одоо юутай буфер бүс тий хэрэгтэй. Ийм учраас одоо яалтчгүй одоо энэ бүх тэр тосгод тэр 30 км байгаа тэр орон сууц юу гэдгийг байшин сав бүгдийг ингээд нураана гэж байгаа. Англиар demolish гэдэг үг шилж байгаа. Бүр юу ч үгүй бол монголоор будаа болгоно гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд нэг юм завсын бүс үүсгэнэ гэж байгаа. Нэг иймэрхүү мэдээ. Тэгсэн ойлгомжтой. Нөө Ливаны засгийн газрын одоо том албан тушаалт, өндөр албан тушаалтаа одоо батлан хамгаалахын сайд одоо Major General гэхэр хошууч генерал. Тэгээ Мишель Минаса гэж хүн. Одоо эн чин бол биш үү те. Одоо энэ хэний мэдээлэл Israel Katz-ийн мэдээлэл бол юусоо шууд эзлэн дүрмийг хэллээ. Энийг одоо Европын улсууд одоо та бүхэн одоо хүний эрхийг дээдэлдэг энэ төр гэж ярьдаг улсууд одоо буруу шаагаач энэ төр. Тэгээ тэрнийх яг ном ёсоор болж байгаа буруу шааж байгаа. Ялангуяа энэ Канадын ерөнхий сайд Марк Карни одоо бидэрт бас шүүмжлүүлдэг хүн л дээ. Ер нь бол зүүнтэй. Тэр хүн болохоор одоо Израиль биш үү те Ливаны газар нутаг дээр цэрэг ингээ байршуулж суурьшуулах нь биш үү те. Энэ бол хууль бус invasion одоо эзлэн түрэмгийллээ гэж шууд хэлчихэж байгаа байхгүй. Эн чинь бол нөгөө тухайн улсын одоо тусгаар тогтнолыг шууд үүсгэж байгаа явдал гэдэг. Энэ дээр бас одоо Их Британи, Франц, Итали зэрэг Европын холбооны 10 улс бас одоо нэгдсэн энэ байр суурин дээр ер нь Израилийг буруушж байгаа. Ер нь Израилийг буруушах одоо ер нь Израиль дураараа л авиралсаар ирлээ шүү дээ тий. Одоо тэр нь бүр хитрээд одоо эдгээр чинь бол нэгдсэн мэдээлэл гарахтаа хүртэл тулж байгаа байхгүй нөө Каша Карлсаас эхлүүлээл нэг иймэрхүү. Тэгээд 3 сараас хойш нэг статистик хэлчих. Хүн амтэн одоо хэдэн хүн хүч өргөдөв энэ гэсэн тэр чинь бас чухал. Юу гэсэн 3 сараас хойшоо Ливанд 1238 хүн алагдсан. Үүний 124 нь хүүхэд гэж байгаа. Тэгээд хүмүүнлэгийн тусламж үзүүлж исэн 52 эрүүл мэндийн ажилтан өгсөн гэж байгаа байхгүй юу. Харин Израилийн талаас болохоор Израилийн 10 цэрэг өгсөн 2 иргэн өгсөн гэсэн байдалтай. Тэрэн дээр бас нэг том одоо тэрийг хасрах бас арай нэг жоохон дэлгэрүүлээ ярьчих. Ямар ч хоёр сэтгүүлчийг бол Израиль алснаа бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ юу гэж хэлсэн бэ? Наад хоёр чинь террористууд гэдэг. Тэгээд террористыг нь баталчлаа гэхээр ямар ч тийм нотлох баримт өгөхгүй, нотлогоо байхгүй. Одоо IDF гэдэг одоо юу Израилийн нөө зэвсэгт хүчин. Ямар ч нотлох баримт өгөө террористыг нэрлэлчихэж байгаа. Тэгээд та нэг эмгтэй сурвалжлагч өгсөн гэдэг тэрийг нэг хальт ярих уу. За би тэрний нэр энэ мэдэхгүй маа би зүгээр Твиттерээр харсан. Тэр эмгтэй сурвалжлагч нь өөрөө энэ яг Ливаны сурвалжлагч. Тэгээд Израилийн энэ хийж байгаа гэмт үйлдэлүүдийг аягүй их илчилдэг гэх юм уу те. Сурвалжладаг. Тэгээд ямар ч гэсэн тэр нэг аягүй эмгэнэлтэй гэх юм уу өөрийнхөө гэр бүлийнх нь одоо юу гэх юм Израилийн одоо бөмбөгдөлтөд өртөөд байшин сүрээд хүмүүс нь ухарсан байгаа байхгүй гэр бүлийг нь тэрнийг өөрөө сурвалжилж ирсэн. Тэр эмэгтэйг саяхан устгацсан байдаг. Чиний саяхан ярьсан нөгөө хоёр эмэгтэй сурвалжлагч чинь нэг нь тэр хүн бах эмэгтэй хүн байхгүй. Тэгээ за яг тэр энэ асуудлыг ч яг яг зүгээр ер нь энэ Израиль чинь ингээд нэг юм
1967 оны за бүр тэрнээс өмнө 1948 онд Израиль дөнгөж байгуулагдсан гол Израиль Арабын дайн гэж болж ирсэн шүү дээ. Тэгээ дараа нь 67 онд илүүтэй 5 сардачлуу 6 өдрийн дайн гэж болж ирсэн. 6 өдрийн дайныг Израильчууд өөрсдөө эхлүүлсэн шүү дээ. Одоо жишээлбэл Египт манай хилийн бүстэр их олон тооны цэрэг хөндлөлтсөн байна. Тийм учраас бид нар урьдчилж одоо сэргийлж ийн гэдэг Египт, Йордан, Сир, Ирак эдэртээ ингээд байлцсан шүү дээ. Тэгээ 6 өдрийн дотор ялсан гэдэг нэг тэгж ирдэг. Тэр үедээ эдгээр чинь нөө Сириэс жишээлбэл Голаны өндөрлөг тий. Голаны өндөрлөгдөх газар. За Египтээс ч Синай хойг болон Газа. Маш том газар. Тэгээ Газын зурвас. Тэгээ Йорданаас бол энэ West Bank гэдэг энийг булаагаад тавьсан шүү дээ. Булаагаад тавьсан. Гэхдээ энэ ч одоо олон улсын хувьд одоо жишээлбэл Израилийн газар нутаг гэж тооцогддог шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллага хүлээн зөвшөөрөөгүй, бусад улсууд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ Газагаас хяналтаа бас 1990 он билүү 2000 оны үед алдсан тий. Тэр нь одоо Хамасын мэдлэлтэй байгаа. За тэр West Bank гэдэгт чинь бол одоо ингээд Израильчууд одоо Йорданы газар нутаг шүү дээ. Тэрнийг одоо хянаад байгаа. За тэр Хизболла та тэмцэнэгд эдэр чинь өмнөд Ливанд бас нэлээд их газар хилийн зурвасыг өөрчилсөн гэж ярьд юм л. Энэ баяр энэ Израильч ерөөс ингээд ямар нэгэн шалтгаанаар цэрэг оруулаад тэгээд газар нутгийг ингээд хүчээр эзлээд авчдаг. Тэгээд settlers гэж ярьдаг шүү дээ. Одоо суурьшигч гэх юм уу. Ийм хүмүүс явуулаад тэднийг олноор ингээд авчиад тэгээд нөгөө арабуудын ч гэдэг юм гэр орныг шатаагаад устгаад эсвэл хувийн өмчийн дээрэмдэд тэг ингээд нэг юм дөрвөгчд бий болгоод дөрвөгчдийн хямрал явуулаад Израиль улс байгуулагдсан цагаас биш. Ялангуяа 1967 оны тэр 6 өдрийн дайн гэдгээс хойш Израильч 90 тойрныхоо бүх улсад дөрвөгчдийн хямрал бий болгоод газар нутгийг ингээд булаагаад тавцсан. Тэгэл Израильч өөрөө нөгөө Холокостоор шалтгаалаад идэр чи Америкт ч гэдэг юм Америк хамгийн том лобби байдаг учраас одоо юу гэх юм хамгийн одоо хохирогч ус эдрийг бол ингээд буруутгаж болохгүй гэгээд юу ч хийж байсан Израилийн зүг гэсэн юм имижтэй дээсэн энэ имиж саяхнаас л одоо үгүй болоод бодит байдал нь харагдаж эхэлж шүү дээ. Тэгэхээр ийм асуудал ингээд байсаар ирсэн. Одоо тэр саяны чиний ярьсан мэдээ шүү дээ. Одоо Ливаны тэр газар 30 км хилийн зурсаас цаашаа гэдэг. Энэ бол сони юм биш. Энэ бол Израильчуудын хийсээр ирсэн асуудал. Тэгээд эдгээр чи юу н цаад зөвлөн тэр Greater Israel гэдээ байгуулах гэдэг байгаа. Тэ. Тэгээд Палестин улс гэдэг уг нь дэлхийн 130 гаруй улс одоо уг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Ер нь ярих юм бол нэгдсэн үндэсний байгууллага дээр ч гэсэн эдгээр чинь одоо хагас тусгаар тогтносон улс гэдэг байгаа байхгүй. Дефакто бид нар хөргөө тусгаар тогтносон гэдэг. Тэгээ 130 гаруй улс хүлээн зөвшөөрсөн ч гэсэн Америк эдгээр өрнөдийн улсууд ингээ хүлээн зөвшөөрдөг учраас чаддгүй. Тэгээ яг олон янзын байдлаар энэ нэг улс одоо юу гэх юм те two state solution гэж ярьдیں۔ Хоёр төр байх хэвээр Палестин, Израиль хоёрын газар нутаг ингээ хуваагаа див нэртээр зэрэгцэн оршуулдаг. Анх нэгдсэн үндэсний байгууллага ч гэсэн partition юу ч хэлээ нэг юм agreement ч илүү нэг юм 1948 онд зарлаад Израиль төр Палестины газар нутгийн тал одоо юу гэдэг нэг үл ялэг хэсгийг өгсөн. Тэгээ Израильчууд тэрнийг зөрчөөд ингээд Палестины газар нутгийг ч гэсэн эзлээд ингээ явчихсан. Одоо ингээд энэ хүн төрлөختний их юм одоо энэ дэлхийн улс орнуудын хувьд хамгийн их хүмүүнлэгийн хямрал тэгээд энэ олон улсын их зүй зөрчигддөг ч гэдэг юм үү те хамгийн том энэ хямрал бий болгосон одоо олон жилийн дайн тулаан гал усны гашуун зовлон бий болгосон газар ч одоо Израиль гэдэг. Тэгэд одоо эдний үнэн бодит байдал одоо л бидэрт мэдэгдэж эхэлж байна л да. Яг мэдэгдэж эхэлж байхдаа одоо олон нийт ойлгож байна юм те. Тийм ер нь бол улс төрийн капиталаа алдж ийн үндэний улсуудаас ялангуяа. Одоо ганц түшиг тулгуур болсон улс нь Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах нам нөө зионистууд тий. Яг иймэрхүү. За дараагийн мэдээ Израиль ер нь демократ намд ч гэсэн нөлөө нь их байсан. Гэхдээ Газын зурс болсон сая нөгөө 2 жилийн өмнө болсон том геноцидоос хойш бол демократууд бол илт одоо ер нь дэлхийн зүүнний үзэлтэй намууд гэх юм уу те Израилийг шууд буруутгадаг болсон. Демократуудын хувьд Израильчууд бол нөлөөгөө алдчихсан юм билээ. Тийм. Яг үнэ. За дараагийн мэдээ бас энэ үйл явдалтай ер нь холбоотой. Израиль бол маш тийм нэг чухал хуулийг батллаа. Сая парламент Израилийн парламент Кнесет гэж нэрлэдэг. Тэгээд ер нь 62-ыг харьцах нь 48 гэсэн харьцаатаагаар Биньямин Нетаньяхугийн хүсэж исэн зүйл одоо биелэлээ болж байна. За тэр нь одоо бас яадаг вэ гэхээр юусо терроризмд буруутгаж байгаа хүмүүс биш ээ тий. Тэд нар шууд цаазын ял авдаг тийм боллоо.
Ерөөсө чи цааз одоо terrorist act биш үү те. Terrorist одоо энэ ямар нэг арга хэмжээнд оролцсон байх юм бол өөрөө үлдээгүй ч гэсэн оролцсон л байх юм бол ер нь шууд цааз яал авна. Тэгэд 90 хоногийн дотор дүүжлүүлж үхэн. Тэр 90 хоног гэдэг хугацаанд цаашаага нэг сунгаад үсрээл 180 хоног болно. Тэгэл ер нь бол айгүй хурдан процесс өрнөл ер нь дуусчих. Энэнийг юу Израиль ч бас ганц намын одоо дарангуул арайч бас биш юм шиг байгаа. Эсэргүүцэж байгаа. Ер нь бол 62-48 гэсэн харьцаа гэдэг чинь бас эсэргүүцэл тодорхой хэмжээгээр байсан гэсэн үг. Юу гэж нэг гэхээр эн чинь бол ерөөсөө за нэгдүгээрт Израилийн тэр нөгөө нэг эсэргүүцсэн энэ хуулийг эсэргүүцсэн улс төрчний өнцгөөс ярьж байгаа шүү би. Израилийн тэр олон улсын тэр грек конвенцэд нэгдсэн грек конвенцийг одоо зөрчиж байгаа үйл явдлаа. Энд одоо цаазаар авах ял гэдэг чинь. Одоо Израиль бол ерөөсө түүхэндээ хоёр л хүнийг цаазаар авч ирсэн юм байна. Нэг нь нөгөө Адольф Айхман гэдэг нэг альтернатив нацист нөхөр. Тэгсэн чинь одоо нөгөө олон улсын грек контрактаа облигацаа биелүүлэх ёстой штэ гэж байгаа. Тэнгүүт нөгөө бас нэг өнцг нь одоо наадах чинь бол ерөөсө шууд ялгуурлан гадуурх байдлаар наад хуульч хэрэгжиж штэ. Израиль хүмүүс дээр наад хуульч хэрэгжихгүй. Ерөөсө палестинчуудаар хэрэгжинэ. Палестинчуудаар хэрэгжихдээ нэм сүртэй нотлогоо айгүй та нар олгочихгүй. Тэгэхээр наа чин бол хүнийг шууд цаазын ял руу түлхэж байгаа тийм асуудал болж хувирж гин гэж байгаа. Энийг одоо бас эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг нь энэ нэгдсэн үндэсний байгууллагын одоо дээд комиссар гэх юм уу. Одоо англиар high commissioner гэж бичсэн байна. Хүний эрхийн одоо дээд комиссар. Тэр нь юу гэсэн бэ гэхээр эн чи одоо яг л саяны хэлсэн миний юм хэлж байгаа. Олон улсын хууль тогтоомжоо та нар яах юм? Тэгээд хэрэгжүүлэхдээ наа чи айгүй буруу хэрэгжинэ гэд. Тэгээд энийг нь санал авахаас нь өмнө одоо санал хураалт явахаас өмнө Англи, Франц, Герман гэдэг одоо зэрэг улсууд биш үү? Наад улс ч юм биш үү? Наад хуулигаа одоо ер нь бол болиулсан уг нь та нарт зөвөө дээрээ бид нар нөлөөлж байгаа юм биш. Гэхдээ ер нь наад хууль чинь бол ер нь их болохгүй бүтэхгүй хууль байна гэд. Иймэрхүү. Эн чин хэцүү байхгүй. 4 сая өмнөх митинг дээр ярьсан шүү дээ. Тэгээ хоёр сэтгүүлчийг алжлаа гэж байгаа ч тийм. Тэгээд одоо та нар ягаад сэтгүүлж алж байгаа гэхээр наа террористууд гэдэг байгаа байхгүй. Тэгээд баталгаа байна уу, нотлогоо байна уу гэхээр байхгүй. Нэг иймэрхүү заваа хууль батлагдаад. Тэгээд одоо энэ израильчууд ч угсаа хүүхдч вэ, юу ч вэ хамаагүй манай улсын одоо эн чин хууль нь батлахтаа бас нэг өгүүлбэр нь маш чухал заяа. Израиль улсын тэр нөө existence биш үү те Израилийн төр тулсан. Тийм. Израилийн төр тулсын оршин тогтнолыг эсэргүүцэж байгаа terrorist act гэж аахгүй. Terrorist үйл ажиллагаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чи одоо маш ерөнхий утгаар ашиглагдаж болохоор тийм өгүүлбэртэй хууль болоод явчихж байгаа юм л та. Тэгэхээр хэр баргийн Израиль хүн одоо еврей хүн, жүүд хүн ийм юмд оролцох боломжгүй болж байна шүү дээ. Юу гэж тэд нар чинь жүүдийн төр тусыг үгүй гэх явж байгаа тийм биз. Тэгэхээр эн чинь зүгээр ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлсэн ч гэх юм уу араб болгоныг цэргийн хуулиар гэдэг шүү дээ. Цэргийн хуулиар цаасдах боломжтой хэрэг чинь бараг одоо хуулийн дагуу цацар авж байгаа нэрээр бараг геноцид ч гэдэг юм эсэргүүцэж байгаа хүмүүс хаалж ядаж эсэргүүцлийн даргасан орлого шүү дээ. Тийм. Ерөөсөө яг л тийм бол. Энд чинь дүүжлүүлж ална гэдэг ааш нөө яахаар дүүжлүүлж ер нь өлөөхтэй. Гимт хэрэгтнүүдээр дүүжилдэг. Ер нь бол цэргийн хүмүүсийг бууддаг те. Энэ бол ерөнхийдөө одоо Саддам Хүсейн хүртэл ял авахта та нар би бол цэргийн хүн намайг буудаа яагаад дүүжилж гимт хэрэгтэн шиг доромжлно вэ гэж хэлж ирсэн шүү дээ. Тийм, дийж байгаа хамгийн ер нь бол Израилийн тэр нөгөө өнцгөөс бол хамгийн одоо дорой тий хамгийн бүр ялзарсан гэмт хэрэгтнүүдэл дүүжилж байгаа. Жигшүүрт тий. Тиймэрхүү юм боллоо. За, сая дөнгөж саяхан одоо авсан мэдээ нэмчи уг нь сая нөгөө мэдээ бэлдэж хахад ер нь бол байгаагүй. Тэгэхээр Трамптай холбоотой. Трамп одоо яг энэ Иран Америкийн дайнтай холбоотой. Трамп мэдээлэл хийлээ. Ерөөсөө мань хүн бол ерөөсөө бас л өглөө босч ирээд юу ярих нь бас сонин тодорхойгүй ч юм уу маргааш нь бас нэг өөр юм ярьдаг төрлийн нөхөр шүү дээ. За юу гэж хэлсэн бэ гэхээр энэ одоо бид нар бол биш ээ те Иранд хажлаа 2-3 7 хоногийн дотор дуусгах боломжтой. Ер нь дуусгачих байхаа гэд. Иранд ажил гэж хэлж байгаа шүү. Finish the job гэд. Тэр нь бол одоо цэргийн үйл ажиллагаа шүү дээ. Иранд үлдэж байгаа цэргийн үйл ажиллагаагаа гэд Ирантай тохиролцсон ч бай, тохиролцоогүй ч бай тэр хамаагүй заяа. 2-3 7 хоногийн дотор дуусгах боломжтой. Ер нь дуусгачих байхаа гэж. Ийм хэлж дээ. Тэгэд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкан болохоор юусоо хэлж байгаа. Бас адилхан нөө дайныг удаашруулахыг хүсэхгүй, эдийн засаг нь ер нь төсөөлөхийг хүсэхгүй шүү дээ. Тэгвэл энэ дайныг маш хурдтай ер нь дуусгах шаардлагатай байна. Хэрвээ нөхцөл байдал биш тий.
ингээд бидэнд ингээд таатаагаар ирэх юм бол одоо ер нь дуусгах сонирхолтой байна гэдгийг бол Израилийн төрийн одоо хэвлэлээр илэрхийлсэн юм байна. Тэгэхээр ч одоо ер нь хоёр тал хоёулаа л ер нь өнгөрсөн дугаараар ярьжсэн шүү дээ. Одоо бус өдөр тохиролцох гээд байна. Тэр нь одоо бас амжилтанд хүрж явах шиг байна. Тэгээ нөгөө хиний дид ерөнхийлөгч хиний JD Vance-ийн тэр уулзалт яриа хэлцээр нь амжилттай болж ийн гэж харахаар л юм. Трампын мэдээлэл тэр нөгөө ерөнхийлөгч Пезешкианы мэдээлэл энтрийг харах юм бол нэг иймэрхүү. Энэ чинь их том асуудал юм байна шүү дээ. Ягаад тэгэхээр одоо Трамп ингээд гарлаа гэж бодъё те. Ормозын хоолойн хяналт Иранд үлдчихэж байгаа гэсэн асуудал үүсэж байгаа юм байна шүү дээ. Тэгэх юм бол Америкийн ойр дордох хяналт ингээд баг үгүй болж ийн гэсэн ийм юм байна. Ормозын хоолой гэдэг чинь шүү дээ. Зөвхөн нефт одоо ингэж дамжуулдаг газар шүү. Тэр одоо жишээл Арабын нэгдсэн Эмират тэр нөгөө Сауди Араб гэдэг шүү дээ. Эдгэр чинь цэврүүсгүй юм байна. Хүнсгүй юм байна. Тэгээ энийгээ импортлж авд юм байна. Тэр нь Ормозын хоолоогоор орж ирдэг гэж байхгүй. Тэгэхээр энэ Ормозын хоолойн хяналтаа Америк ингээ алдж байгаа нь одоо юу гэдэг нөгөө Франц, Англи эдгээр нөгөө 1950 эд оноос Суэцийн сугийн хямрал гэж болсон шүү дээ. 56. Тийм их гүрнийхээ статусыг алдсан шүү дээ. Тэрэн шиг том үйл явдал болж ийн гэж яриад байгаа байхгүй. Тийм байна тий 56 он ч нөгөө Их Британи ер нь бол бүр хамгийн тэр нөгөө колониудаа алдаж эхэлж исэн үе. Тэгээ ер нь бол Египт хяналт ингээд дуусж байгаа гэж тэгж яригддаг. Тэгэхээр ер нь ийм л юм байна. Одоо энэ Ираныг ч нь бол хятадууд Оросод дэмжиж байгаа шүү дээ. Ер нь бол ойлгомжтой тий. Тэгээд одоо ч Америкчууд цаашаа ингээд жишээлбэл сая гэд 800 гаруй томахок пуучин Иран руу одоо пуучинсан гэртээ томахок ч айгүй үнэтэй тий. Тэгэд энийг хийхэд амар их газрын ховор элемент эдэр шаарддаг. Америкийн цэргийн нөөц дуусч байгаа юм. Тэгэд хятад бол айл хэзээний нэг газрын ховор элементээ Америкт нийлүүлэхэд зогсооцсон байсан дайны өмнөх нь. Тийм. Тэгэд Оросууд хятадууд айл айл нь одоо юу гэх юм тагнуулын мэдээлэлээр хангаж байгаа тий. Тэгэд энэ одоо Америкийн цэргийн одоо юу гэх юм байгууламжууд шүү дээ. Одоо энэ баазууд эдэрт бол асар их хохирол учруулсан. Тэгээд одоо энэ Америк бол ерөнхийдөө бол энэ урт хугацаанд бол угаасаа энэ дайныг өргөжлүүлэх чадамжгүй тэр газар дээр одоо нөгөө boots on the ground гэж яриад байгаа шүү дээ. Хүрээ замаар цэрэг оруулна эдгээр. Тэр бол бүр бүчгүй санаа эдэрдэг бол ил болцсон юм. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ дайнаас одоо ингээд уснаас хуурай байдлаар PR сайтаар л гарах гэж л оролдож байгаа. Гэхдээ энэ дээр нэг том юм яг л миний яриад байгаа ойрхон дорн дотох тэр хяналтаа алдаж байна гэдэг. Сауди Арабын ч гэдэг юм уу тэр хүнс гэх юм уу те тэр асуудлууд одоо Ираны хяналтанд орно гэдэг чинь петродоллар гэдэг байгаа шүү дээ. Петродолларын систем гангаж эхэлж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Америк сая Иранд тооцоолгүй ороод буруу одоо тооцоололоор ороод ингээд ялч чадахгүй юм даа ийцэн Америкийн нэгдсэн улсын одоо нэг супер павер гэдэг статусыг үгүй хийлээ. Энэ нь одоо ингээд ийм том ач холбогдолтой үйл явдал болж өнгөрч байгаа юм байна гэж Америкийн одоо Америкт судлаачд үүснэ гэж яриад байгаа байхгүй. За одоо ёстой тэгээд том алдаал гаргасан байна тий. Нэг жижигхэн мэдээ. Гэтэ бас юу н одоо цараа нь бол том л. Гэтэ жижигхэн мэдээ. Ярьчаад энэ асуудлыг ер нь ингээд өндөрлөө. Трамп нөө мэдээлэл хийдгээрээ хийсэн. Бас Марко Рубио гадаад иргэн сайд. Тэр нь тэгээд хэлсэн байхгүй. Ер нь энэ Америкийг НАТОгоос гарганаа. Гарах боломжийг судалж үзнэ гэж мэдээлэл хийсэн чинь Трамп яг энэ Рубиотой санал нийлж байна. Энэ талаар бол судалж үзэх. Ер нь бол сериозны тий нухацтайгаар судалж үзнэ энэ төр гээд. Яагаад ингээд энэ яриа ер нь бол одоо ингээ өндрийг авч ийнэ гэхээр нөө НАТОгийн юунууд нь холбоотнууд нь Ираны асуудлыг үнэхээр л хөдөлж өгөхгүй байна. Тэгэхээр одоо бас гомдлоо илэрхийлж байгаа юм уу яаж байгаа. Ер нь өмнө ч гэсэн Трамп бол НАТОгоос гарган цэргийн зардал мартал энэ төргээл зөндөл юм ярьж байсан. Энэ удаа бол илүү практик асуудалтай тусалсангүй гэж тэр шалтгаанаар гаргах гээд байгаа ч юм уу тий. Тиймэрхүү юм ярьж байна. Тийм. Гэхдээ ер нь яг хөө эн чинь яг тэрэндээ ч биш ах. Ер нь ч ингээ хараад байгаа бол Европ болон Америкийн нэгдсэн улс хоёрын эрх ашиг одоо ер нь зөрчилдөг болчиход шүү дээ. Олон асуудал төр хууч одоо Америк одоо тэргүүлээд бусд нь ингээ дагаа явдаг юм одоо юу гэх юм васал ус гэж л яриад байдаг байсан. Одоо жишээлбэл JD Vance одоо тэ хэвлэлд одоо бидэрт Европ одоо бидэрт ийм васал хэрэггүй гэд хэлсэн байсан шүү дээ жилийн өмнө. Тэр шиг Америкийн одоо энэ хоёрын эрх ашиг одоо нэг долгион дээр огтлцоо болоод байна гэхгүй юу. Тэгэхээр жишээлбэл Европчууд одоо Америкээс гадна Хятадтай бие дааж одоо харилцаа хөгжүүлээд худалдаа хөгжүүлэх гэдэг хятадын хөрөнгө оруулалт эдгэрэг жишээлбэл ингэж татах гэж оролддог болчлоо шүү дээ. Хятадтай ингээд
тойруу Америкээс гадуур хятадтай тохирцоо яваад байдаг болцсныг одоо бүгдээ мэднэ. Жишээлбэл сая Их Британий ерөнхий сайд те жишээлбэл 2 сарын өмнө лөө хятадд очиод айлчлаад бөөн юм болоод байсан те. Тэгэхэд хятадууд бол ер нь хятадууд Европын бодлогод аюу нөлөөтэй болцсон юм байна гэдэг нь тэр одоо айлчлалын үеэр харагдаад хүмүүс одоо нөгөө олон улсын комментиддэг хүмүүс чинь тэгж яриадсан байхгүй. Тэгэхээр Европ бол одоо ганцхан Америкийн өвөөр явахаас илүү бас энэ чинь олон тулгуурт өдр гадаад бодлого гэдэг шиг ингээд бусад энэ нэг бол яг л нөгөө Америкийн зонхлолтой хегемон байхгүй болж байгаа. Тэгээ Европ олон тулгуурт гадаад бодлого маягаар нөгөө олон great powerтай харилцаж эхэлж байна. Дэлхийн нөгөө хоёр супер павертай болж байгааг нэг илэрхийлэл гэж бас яриад байгаа. Зөв. За ер нь бол нэг иймэрхүү. За одоо энэ мэдээгээ одоо уламжлал ёсоор одоо дуусгая. Иран, Израиль, Америкийн мэдээгээ одоо бусд мэдээ рүүгээ орцгоё. За дараагийн мэдээ. Энэ Непалийн одоо өнгөрсөн 9 сард нэг амар жагсаал боллоо ш Непалд тий. Нөгөө Монголд ч нэг хиллэг гарч ирэл Непалд шүү энэ гээл тий нөхдүүдийг тий. Тэгсэн тэр жагсаалаар ч тэхээс ч аргагүй ер нь бол нэг 70 гаруй хүн нас орсон юм байна шүү дээ. Алуулсан. Нас орсон гэж хэлж болохгүй. Ер нь алуулаад цагдаа нар тэр жагсагчтай маш тийм хэрцгий бүдүүлэг байдлаар харьцаад тэгээд тэр нь явсараа одоо парламентын сонгуул зарлагдахтаа тулаад ингэж явсан. Ер нь бол тэр үйл ажиллагааг эхлээд ярьчих. Юунаас усан бэ гэхээр угаасаа эдийн засаг биш тий. Асар унсан байна гэж байгаа. Непалд тэр үед. Тэгээд энэ нөгөө авилгын асуудал маш их дийлэгдсэн. Нөгөө баян хоосны ялгаа тий. Төрийнхэн маш мөнгөтэй байгаад идэг. Бусд нь ядуу. Тэгээд нөгөө төрийн баячуудын хүүхдүүд энэ тэргээл нэг юм яригдсан шүү дээ. Тэр нь яг асуудал Монголтой ижилхэн. Тэрэн дээр дарин дээр давсны мэн гэдэг шиг нөгөө сошиал медиаг бантцсан. Хаагаад эхлэхээр яг нөгөө залуучуудын жишээ нөгөө Gen Z жагсаал гэдэг чинь яг тэрнээс бол бат байгаа байхгүй. Хамаг хэргэлдэг, ганц хэргэлдэг. Тэгээ одоо нэг уур хилэнгээ дардаг юм нэг уур гаргахч гэж байдэн шүү дээ тий. Тэрийг ингээ байхгүй бол гайцсан чинь залуучууд жагсаад одоо засгаа огцруулаад сонгуул зарлуулсан. Тэрэн дээр одоо энэ Балендра шах гэж сая 3 сарын 27-нд одоо ажиллаа аваад шинэ ерөнхий сайд сонгогдсон. Тэрний нам нь мөн тасархаа яалаад тэр нь одоо рэпер юм байна л да. Ер нь бол залуучуудын дуу олоо гэж явдаг. Тэгээ инфлюенсер рэпер. Ер нь бол энэ улс төрийн талаар их дуу шүлэг хийдэг, бичдэг. Тийм нөхөр. Тэр нөхөр ажиллаа аваа шууд одоо ер нь одоо шулмын аав гэж дайснуудынх нь хэллэхээр те хийгээд эхлэв. Аскул дэмжигчдийнх нь хэлж байгаагаар болохоор шудраг явсаг юм тогтоогоод эхэллээ гэж. Тэгээ өмнөх ерөнхий сайд болон дотоод иргэн сайд хоёулангийн баривчлалаа. Өмнөх ерөнхий сайд нь энэ 72 настай, 74 настай Шарма Оли гэдэг энэ нөхөр ерөөсөө хамаг буруутай үйлдэл тухайн тэр жагсаалын үеэр гаргасан хамаг тэр тушаалыг өгсөн те цагдаагийнх нь жагсагчдыг одоо зодож нүд бууд тэгээ ал гисэн тушаалыг өгсөн гэд нөгөөх нь дотоод иргэн сайд Рамеш Лекак гэж 62 настай. Одоо ямар ч нэг Монголд ч тэгдэж штэ нэг том улс төрчид нэг албан тушаалтнууд нэг баригдаж хоригдохороо нэг имлэг рүү явчихдаг штэ. Яг тийм юм ер нь бол болсон байна. Одоо ерөнхий сайдынх нь кейс төр болохоор. Тэгээ би судалж үзлээ. Гэхдээ үнэхээр одоо тийм өвчин зовлонтой тэгээ жинхэнэ шалтгаан юм уу гэсэн чинь бас хүнддэх шалтгаан бас байх шиг байна. Энд чинь 2 удаа бөөрийн хагалгаанд орж исэн юм байна л да. Гэтэ заавал одоо яг баримтчлагдангуудаа имлэг рүү явдаг нь ч бас ямар учиртай юм те. Нэг тиймэрхүү. Тэгээд юу яасан? Эндээс одоо дараагийн үйл ажиллагаанууд нь юу явах вэ гэхээр яаж явах вэ гэхээр энэ хоёрыг шалгаад ер нь бол маш хүнд хатуугаар шийдэх юм байна. Нилээн олон жил өгнө гэсэн төлөлгөө ер нь гаргацсан чинь бүр ингээ мөрдөн шалгах хороо гэж байгуулж хагаад тэгээ нөхдүүдийг эхэлж дуудаж баримжилж байгаа юм байна шүү дээ. Одоохондоо ял аваагүй байгаа. Цаашдаа ер нь ял авах нь тодорхой. Ягаад гэвэл түрүүн хэлсэн энэ Балендра шахын нам бол энэ намынхаа сонгуульд тасархаа ялсан. Урдны тэр сонгуулаар бол ерөөсөө юу гэдэг гэсэн хідэн намууд нь аль нь ч majority олон холдоггүй нэг одоогийн Монголын тогтолцоо шиг л байхгүй юу. Одоо нэг Герман интерийн тогтолцоо шиг тий. Нэг хантар загсгалдаг. Тэгээ нэг хариуцлагаа бие биендээ бухдаг тий. Энэ удаа болохоор нөө Балендра шах рэперийн нам бол тасархаа ганцаараа ирэх мэдлэлтэй болцсон. Тэгэхээр одоо ер нь бол энэ хоёр ял аваад дуусах юм байна. Тэгээд дараагийн асуудал одоо энэ шах зөв засгалж чадах нь үгүй юм тэргээд ер нь бол яригдах юм байна. Тэгээ энэ
мөрдөн шалгах хороо гэж юм байгуулсан юм а тий. Тэгэхээр ч одоо энэ онцгой коммунист гэдэг шиг бүр тэр нь зориулагдсан. Тэгэхээр чи яалтчгүй шулмын аамаа гэж ярьж шөмжлөхөөс бас аргагүй юм шиг. Гэхдээ харин тийм би нэг өөрсдийнх нь одоо тэр өмнөх засгийн дэмжигчдийн хэлж байгаагаар болохоор эн чинь бол шудраг ус явдлаа энэ төргээд байхгүй. Тэнгүүтээ одоо энэ өмнөх засгийн одоо энэ ерөнхий сайдынхаа намын нөхдүүд бас жагсаал хийж ийн гэж энэ баримтлагыг эсэргүүцээд наа чи шудраг ус одоо хизээ юм гэж байсан. Энэ дээр чинь зөвхөн энэ хоёр биш. Одоо цагдаагийн газрын дарга хуучаа одоо огцорсон байгаа цагдаагийн газрын даргаыг бас шалган малгана гэсэн ухааны юм яригадаад ер нь бол шууд одоо улс төрийн одоо бодолтой 3 сарын 27-нд энэ хүн чинь ерөнхий сайдын алдамжлал авчиж байгаа. Тэгээ одоо 4 сар дөнгөж гараа шууд энэ хоёрыг ингээд барьж хөрөөд эхлэнэ гэдэг чинь тэгэл боломжтой улс төрийн юм орж ийн гэсэн. Гэтэ одоо тэгээд ийм том асуудал үүссэн тэгээ 70 хэдэн хүчсэн байхад бас орохгүй гэдэг чи одоо яалтаа тийм биз дээ. Монголд ч 7 сарын 1-ний яалаа 5 хүн үхэл 2 нам тохирол тэгэл дуусчих. Ямар ч юм мөрдөн шалгах ажиллагаа дараа нь ерөөсөө 2 нам тэгэл за энэ асуудлаа чимээгүй өргөчи танаа намыг засагтуурлаа гээл те. Ядаж энэ шаах бол илүү радикал юм илүү зөрөгтэй. Урд нь нөхөр би хальт нэг баяог нь уншиж ирсэн одоо намтрыг маш зөрөг зөрөгтэй 10 хэдэн жилийн өмнөөс ингээ улс төрийг шүмжил дуу идэг байсан. Тэгээд эн чинь бас нэг хотынхоо дарга хийжсэн. Хотын даргыг тэгж жагаад бас ерөнхийлөгч үзээд тасаргаа ялаад ерөнхий сайд үзээд ерөнхий сайд болчихж байгаа байхгүй. Тэгээд абсолют мажоритигийн санал авсан юм байна тий. Ер нь бол тий өндөр маш өндөр. Тэгээд одоо юу ганцаархнаа одоо ерөөс одоо мэдээний хэлж байгаагаар болохоор шүү дээ тий. Юу хідэн 10 жилийн турш дээ шүү дээ тий. Majority одоо landslide яасан тий. Бүр ингээд тасархаа ялсан бүр сүүлийн ганц тохиолдол гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо бас аргагүй нэг иймэрхүү Непал бид нар одоо Азийн мэдээ зөөхөн ярьдаг. Ялангуяа Непалийн мэдээг бол бүр ярихгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо нэг ярих боломж олдлоо. Нэг иймэрхүү. Непалийн улс төрч бас их сонирхолтой юм байна шүү дээ. Энэтхэг хятад хоёрын дунд байдаг үстэй. Жижиг уус аль альных нь нөлөө орж ирдэг. Тэр их Непалд коммунист нам хүртэл байт юм шиг л шүү дээ. Тэгэд коммунистууд аймаггүй хүчтэй. Тэгээ тэр нь хятадын дэмжлэгтэй. Зарим тийм яг тийм коммунистууд нь хүчтэй юм байлээ. Тэгэхээр бид нар Непалийн жишээлбэл жишээ ингээд судлаад Непал бол жишээлбэл Непалаас бид нар айгүй их ойлгож авах хятадууд жишээлбэл жижиг хүчтэй ямархуу байдлаар хандж байгаа дэргээд бас л хоёр том гүрний дунд байдаг л Монголтой төстэй тиймэрхүү газар зүүн байрлалтай одоо юу гэх юм те хатанд авчуулагцсан аливааны зурцах шиг тэр Непалийн улс төрд хятадууд нөлөөлж байгаа өдрийг ингээ харахад Монголын улс төрд хятадууд нөлөөлөхгүй байх болцоо бий юу гэж бодохоор санагдаад байдаг. Одоо тэгээд нөлөөлөхгүй байлаа гэдэг нөгөө нөлөөлүүлэх сонирхолтой монголчууд нь байгаад байгаа шиг биш те. Нөгөө хятадын мөнгө төгрөгөнд нь болдог том төсөл энэ төр гэл те. Одоо энэ туулын асуудал чинь бас хятадуудтай холбоотой гэл. Яг хятадууд коммунист нам хизээч тэг гэж хэлээгүй л бахал та. Гэхдээ нөгөө мөнгө төгрөг авах сонирхолтой том төслөөр мөнгө хусах сонирхолтой нөхдүүд хятадтай бас тийм те. Харилцаа холбоо тогтоод тийм байгаа хөө. За яг бүр тэр цаад хятадын коммунист нам биш юм ахад энэ наагур байдаг үүр Монголын олигархуудтай холбогдчиход тэд нар чинь энэ амар дийлчгүй нөлөөтэй л гэсэн үг шүү дээ. Тэр өтгөө 2000-ад оны ихэр чинь Танлуу гэдэг. Танлуу гэж нэг хятад хоолны газар байдаг гэсэн. Дотроо VIP өрөө өдөртэй. Тэгээд тэнд одоо ч Монголын олон улс төрчд ороод одоо юу хээ хоол унд идээд авилга аваад тэр өтгөө зарим нь бүр бие үнэлэгч мөнлөгчтэй унтсан. Тэгээд тэд нар камерын бичлэг болгоцсон байсан гэд. Тэгээ ярьсан гэд. Тэгэхэд шантаажлж ихэрсэн гэд. Тэгээд тэд нарыг тухайн цагт нямдорчлуудаа хөрзөн сайд багтаа дарж авсан гэд. Тэгээд тэд нар ердөө яг сүрд ингээд сонсоод зүгээр яг үнэн худлааг нь би бас мэдэхгүй шүү. Зүгээр ирээний л маф байсан гэж байгаа. Чаа. За одоо тэр ирээний мафич одоо дарга маань одоо дарахаас ч аргагүй юм даа. Тэгээд өөрийнх нь тэр хятадын тийм хууль хүчний ч юм уу тийм хятадын улс төрийн биш зүгээр нэг ирээний л нэг хэсэг гэмт хэрэгтнүүд маф маягийн тийм зохион байгуулалттай хүмүүс байсан гэдэг. Тэгээ манай Монголд ч хуулийн байгууллагын тэр нэг амар том хятадын маф тарсан марсан гэдэг нэг хэсэг шар сонноор 2000-ад 2003-4 оны өдөрчлөө тэгж яв. Тийм мэрэгдэд идвэрсэн. За нэг тиймэрхүү Непал нэг тиймэрхүү байна. За ер нь манай дарганаар бас нэг юм бодохгүй бол ихгүй. Одоо эн чинь жагсаал магсаал амар болж байгаа шиг биш үү? Нямбатар энэ чинь жагсаалын эсрэг сөрөг жагсаал энэ төр хийж мэгэл те. Тэр чи одоо анх манай ерөнхийлөгч чи анх жагсаалын эсрэг жагсаал зохион байгуулж одолж байлаа шүү дээ.
тийм нэг юу яцсан зүүцэн тий. Толгоонд нэг алчуур зүүцэн тий. Самурай шиг те Монгол Ардын Үсгэлт намын улаан сарнаа эмблемтэй тийм самурайгийн боолт шиг юм зүүцсэн. Тэр үедээ л одоо инновац юм да. За. Дараагийн мэдээ. Дараагийн мэдээ энэ нэгдсэн үндэсний байгууллагатай холбоотой. Энэ юу боолын 8 энтер гэдэгтэй холбоотой нэг юм сонин маш нэм хачирхалтай шийдвэр ер нь гаргалаа л та. За юу яасан? Энэ нэгдсэн үндэсний байгууллага болохоор энэ трансатлантик гэж байгаа. Одоо Атлантын далай гэсэн үг шүү дээ. Европ, Африк Холбосон тийм. Холбосон энэ замаар явж исэн энэ боолын худалдааг биш тий. Хүн төрөлхтний эсрэг хамгийн аимшигтай gravest гэж англиар бол хамгийн аимшигтай тий гэмт хэрэг гэж үзлээ. 193 гишүүн орноос 123 дэмжиж 3 эсэргүүцээд 52 нь одоо санал өгөхөөс түтгэлцсэн байна. Энэ 3 эсэргүүцэн нь болохоор Аргентин, Израиль, Америк 3. За тэгэхээр энэ дээр яагаад эсэргүүцэж вэ гэж байгаа. За нэгдүгээр шалтгаан нь бол ойлгомжтой. Энд чи одоо яахаараа энэ ганцхан бүс нутгийн боолын худалдаа хүн төрөлхтний эсрэг түүхэнд хамгийн аимшигтай гэмт хэрэг гэж үзэж байгаа. Бус гэмт хэрэг нь гэмт хэрэг биш юм уу? Та нарын гэмт хэрэгт нөө ийм зэрэглэл тогтоолоо энэ төр гээд. Нөгөөх нь болохоор одоо энэ Америкийн тал шууд эсэргүүцэж байгаа байхгүй. Яагаад вэ? Тухайн үед 300 жилийн өмнө тэр чинь хуулиар зөвшөөрөгддөг зүйл байсан энэ боолын 8 ачаа. Одоо л зөвшөөрөгдөхгүй. Одоо хууль нөхөж нөгөө асуудлын хувьд зөвшөөрөгддөг байсан. Одоо өөрчлөгдсөн. Тийм. Тэгээ одоо хууль нь ч тийм байгаагүй гэж байгаа. Чи нөгөө хууль буцаж хэрэглэхгүй гэсэн нэг ойлголт байгаа шүү дээ, тий. Тийм учраас ерөөсөө энийг эсэргүүцэж байгаа. Тэгэд нөхдүүд Африкийн Ган гэсэн улсууд African Union гэж байгаа. Африкийн холбоо гэдэг. Тэгээ Карибын холбоо гэдэг хоёр байгууллагын одоо лоббигоор ингэж энэ асуудал чинь хилцэгдэж байгаа. Тэгээ нөхдүүд яасан бэ гэхээр reparation гэдэг. Тэр чи одоо нөхөн төлбөр бид нар авмаар байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо нөө Америкууд нь эсэргүүцэн Аргентин эсэргүүцэхээс одоо арга байхгүй штэ. Энд чи одоо 300 жилийн өмнөх боолын 8-аатай энд одоо амьдарч байгаа хүмүүс юу яг ямар хамаатай. Тийм биз дээ. Одоо эсэргүүцэх санал өгөх. Тэгээд 52 улс орн тэр нөө түтгэлцсэн тийм учиртай. Яг шууд нөгөө нэг эсэргүүцчихээр бас нэрдэн муу энэ төр гээл те. Нэг иймэрхүү. Тэгээд энэ дээр харин нэг миний яг хувьдаа дэмжиж байгаа юм нь биш те. Нөө колоничлалын ирэн үед ялангуяа Европ том байсан Африкийг эрхшээж исэн ирэн үед одоо урлагийн бүтээл, хөшөө дурсгал те музей одоо үзмэрүүд гээл документ бичиг баримтууд гээд тий соёлын өв. Ер нь бол энэ үндэсний архив энэ төр гэл энэ бүгдийгээ Африкчууд одоо буцааж авмаар байна та нараас гэж байгаа. Энийг нь бол одоо бас болж ийн гэж үзэхээр нөгөө төр reparation нөхөн төлбөр ярьж байгаа нөхдүүд бол одоо за чи битээ хуцаа гэж хэлчмээр ер нь бол жоохон эрүүл ухаантай бай гэл. Ягаад эн чи ингэж байгаа вэхээр Америкийн зүүнтнүүд өөрсдөө нөгөө нөхөн төлбөр яриад нөө харууд те яриад одоо Калифорни тэр чин өгнөгөл бид нар бас нэг ярьжсэн шүү дээ мөнгө нь хаанч байгаа те. Ингэж ярьжсэн нөө Жорж Флойд 5 жилийн өмнө өгөхөд тэр асуудал чинь бас тэгэл өндөр аваал те. Энэ боолчуудыг дандаа даалж дээрлэхжсэн хотоо хүртэл тэр нь өөрчлөгдөөгүй ингээ боолын одоо юу дууссан ч гэсэн те систем дууссан ч гэсэн одоо бид нар хараа ярьснуудад нөхөн төлбөр цагаан ярьснууд нөхөх хэрэгтэй энэ төр гээд төр ингээл нөхөн энэ асуудлыг зэгцлэх хэрэгтэй энэ төр гэж ярьжсэн. Тэрэн дээрээс нь бас үнэлсэн юм байна Африкийн улсууд ойлгомжтой шүү дээ. Тийм үстэй. Одоо өөрсдний боломж голоод хэлэхэд хүн зүгээр мөнгө авахыг л ер нь бол бодно шүү дээ. Тийм за би энэ дээр комент хийя. Ер нь чи Томас Хоулийн нөгөө Black Redneck Center гэдэг нөгөө White гэт юу лээ? Ном байдаг шүү дээ. Тэрэн дээр боолчлын түүх байдаг шүү дээ. Бараг 50-60 хуудасаар дэлхийн боолчлын түүх байдаг байхгүй. Тэгээд Томас Хоул ч өөрөө хараа ирсэн шүү дээ. Тэгээд харуудын зүүнний үзэлд автцсан харуудыг аяг няцаагаад манай харууд нь халамжийн төрөөс болоод ингээд сүрцэн болохоос ш одоо нэг расист системчс расизм байгаад байгаа юм биш ээ. Энэ зүүнний үзэлтүүд харуудыг өстө үнэхээр коррупц болгож байна гэдэг аюу хэсэргүүцдэг, эдийн засгч мэддэг те. Залуудаа өөрөө марксист байсан. Тэгээд одоо аюу алдартай тийм консерватив хөдөлгөөний чөлөөт эдийн засгчтай. Тэгээ ер нь бол ийм юм байна. Боолчл гэдэг бол ерөөсө бид нар бүгдээрээ боолын үр юм лээ. Хүн төрөлхтөнтэй. Ягаад гэвэл хүн төрөлхтний ерөөсө тэр одоо иргэншил бий болсон цагаас за иргэншлээс ч өмнө ч гэсэнтэй ямар нэгэн тийм community байдлаар ингээд хүн чинь сүргэн амтантай амьдардаг байх та нэг хэсэг нь дандаа боол. Тэгээ бие биенийгээ дандаа боолчилдаг, алдаг, хяддаг, зөрчилддөг ийм байсан. Тэгээ газар нутгуудын хувьд бол бүгдээрээ ингээд migration те ингээд нүүдэл
эсвэл conquest те эзлэн түрэмгийл ийм байдлаар л өнөөгийн улс орнууд бүгдээрээ л үүссэн юм байлээ л да үндэстнүүд ч гэсэн одоо этникүүд ч гэсэн ингэж үүссэн те хоорондоо холилддог ч гэдэм үү. Тэгээд яг одоо жишээлбэл Европчууд одоо ингээд боол байсан гэхээр бидний нүдэнд сүүлийн 200 жилд Америкийн ч юм уу Европын тэр боолчлол харуудыг боолчж ирсэн л юм нүдэнд үзэгдэт байдаг боловч гэсэн тухайн цаг үед Османы эзэнт гүрэнд одоо жишээлбэл цагаан арьснуудыг ч гэсэн асар ихээр боолчилдог гэсэн байхгүй юу. Арабууд, туркууд жишээлбэл цагаан арьснуудыг одоо энэ зүүн Европоос их зөөдөг. Одоо дундад зууны үед тэгээд энэ славян гэдэг үг шүү дээ тий. Энд чинь слэв гэсэн утгатай үг байсан. Тэгээд славуудыг олноороо слэв гэдэг үг чинь славууд олноороо боол болдог болж очдөг байсан учраас слав гэдэг үг чинь слэв боол гэсэн утгатай үг болоод хувирцсан гэж тэгж ярьдсан байлээ. Тэгээд тэрний хүртэл дурдсан байсан. Тэгээд монголчууд ч гэсэн бие биенээ боолчилдог байсан. Одоо саяхан 1911 онд л манай одоо юу гэдэг улсад ч одоо нэг хамжлагт ёс гэж байж дээрсэн богдын шав гэж ярьдаг шүү дээ. Богд хаант Монгол улс байгуулагдаж байгаа. Тэр шав гэдэг бол яг үүндээ шав биш баг хамжлага нь байсан те. Тэгэл энэ халах дөрвөн аймагч тэр чигтээ ноёд феодалууд ч бүгдээр аристократууд ч өөрсдөө гэсэн хамжлагтай. Энэ мэдээж яг тэр грекийн өмч нэг боолн тэр чигтээ тухайн эзэмшигчийн өмчөнд байдаг сонгодог боолчлын хэлбэрээс ялгаатай л. Гэхдээ нэг төрлийн боолчл. Энэ төвдийн одоо юу гэдэг шарын шигшин тэр шавь за тэр нэг хятад ч гэсэн боолчл байсан. За 13 дугаар зууны тэр гэрийн боол гэдэр гэж ойлголтууд Монголд байгаа. Гэх маягаар боолчл ер нь хүн төрөлхтний бүх газар л байсан л лээ. Тэгээ бие биенээ боолчилдаг байсан. Тэгэд хамгийн түрүүнд энэ боолчлыг үгүй гэсэн хүмүүс чинь өрнөдийн иргэншил. Тэгэд эдгэр чинь нэг боолч гэсэн хүн хар ястай ч гэсэн хүн адилхан хүн хүний дигнититэй байх ёстой. Тийм учраас энэ хүмүүсийг одоо ингэж боолчлох нь буруу гэсэн шашны ойлголтоос эхлээд сүүлдээ нэг хүний эрхийн асуудал гарч ирнэ. Индивидуализм те бий болоод тэгэд хувь хүний хүндэх тухай аболишнист хөдөлгөөнүүд гэж 18 19 дэх зуунаас эхэлж исэн. Томас Джефферсон ч гэсэн өөрөө боолчлыг эсэргүүцдэг, өөрөө боолтой байсан ч гэсэн эсэргүүцдэг одоо Америкийг үндэслэгч хэцүүдэг гэдэл. Гэхдээ тухайн цаг үед жишээлбэл Америкийн үндсэн хуулийг ярьж анх батлах одоо нэг конференц орж ирсэн шүү дээ. Филадельф тэр үед эдгэрт бол боолчлыг чөлөөлөх тухай тийм санаачлаг гаргах гэжсэн. Тэгээд олонхын дэмжлэгийг аваагүй л байт юм билээ. Тэр санаачлаг эдгээр гаргах хүмүүсийн дунд жишээлбэл Джефферсон эдгээр байсан билээ. Тэгээд ер нь өрнөдийн ертөнц хамгийн анх боолчлыг үгүй байсан. 1910-аад он гэхэд Британд жишээлбэл анхны боол моолын тэ хараач дөөний боолчлох систем үгүй ихэд Османы эзэнт гүрэн ямар ч гэсэн тэрнээс хойно боолчлыг ер нь бараг цуцлаагүй дайнд ялгагдсан гэх маягтайгаар ингэж явж ирсэн юм билээ. Тэгэхээр Соул тэгээд идэхгүй харуудад боол байсан гэдэг ийм одоотой хохирогч статус олгоод өнөөдөр энэ өрнөдийн ертөнцийг байнга ингэж доромжилж хараадаг болоо зүүнний үзэлтнүүд тий. Тэгээ энэ пост колоничлын онл энтер гэдээ байгаа шүү дээ. Пост колоничлын онл энтер ч ерөөсө энэ дэлхий дээр байгаа улсад бие биенээ эзэн дүнгэлдэг байсан ч гэсэн Европчууд шиг муухай колоничлын империализм явуулсан хүмүүс байхгүй. Өдөр л бүр онцгой гэж ингэж үзэн яддаг. Тэгээ энэ бол ер нь яг ингээ эренгот Европ өрнөдийн юу гэдэг ертөнцийн амжилт ба штэ. Амжилтад бас маш их хүмүүс атаархдаг, дурууцдаг. Тэр сэтгэлгэн дээр энэ зүүнний үзэлтүүдний энэ онол хүч авчдаг юм билээ л дээ. Тий. Энд чи одоо Оросыг ярьсан ч гэсэн 1861 онд тий хамжлах ёсыг халж байгаа. Англид болохоор тэр боол ер нь харьцангуй боол цөөхөн байсан Америкийг утгах юм бол. Гэхдээ тэр боол эзэмшижсэн тэр бизнесмэнүүд гэх юм уу тий тэр өмчийн эзэд маш өндөр нөхөн төлбөр өгж байгаа сулж байгаа шүү дээ ер нь бол. Тэгээ энэ зүүнний үзэлтэй кинонууд одоо зүүн Холливуд эдрийн кинон дээр ч одоо ингээл цагаан арьснууд очоод Африкаас нэг хитэн зүүр явж байгаа мөрөөрөө явж байгаа нэг сайхан ирчүүдийг барьж авч оцлол аваад явцдаг гэж тэгж дүрсэлдэг. Яг үндэ тийм биш юм бэлээ. Энд чинь харууд нь бие бинийгаа барьж аваад зарчдаг. Боолын одоо гол 8 одоо тэр харуудаас худалдаж авдаг хүмүүс нь арабууд эсвэл жүүдүүд. Тэгээс шинэ цагаан арьстай Европ хүмүүс харин ч одоо трансатлантик боолын 8-ны гол одоо юу гэдэг зах зээлийг эзэмшижсэн хүн арабууд жүүдүүд юм бэлээ.
цагаан арснууд биш. Христний шашинтай цагаан арснууд биш байсан юм. тий одоо үйлдвэрлэлийн дамжлагаар гэдээ ярьчихад муухай хэлэн тий хамгийн сүүлд нь ер нь бол цагаан арснууд энэ оролцож байгаа юм шиг байлээ. Ер нь цагаан арснуудыгаа болж ийсэн Азуудыгаа одоо би нэг факт уншиж ийсэн. Ер нь түүхэнд хамгийн удаан хугацааны боолын одоо систем амжилттай үргэлжилсэн систем гэсэн чинь өмнөд Солонгос гэж байна. Өмнөд нь ч юу аах вэ? Тэр чи одоо сая л салсан юм чинь тий. Солонгос гэдэг юм байлээ шүү. Тийг иймэрхүү. Тийм тэгээ ер нь энэ харууд чи ганцхан Европт боолчлогддог. Тэгээ Арабын ертөнц тэр чигээрээ харуудыг Африкаас барьж авч боолчлогддог байсан. Тэгээд энэ хар арснууд одоо юу вэ? Хар арснуудыг зоосон хүмүүс зөвхөн өрнөдийн ч гэдэг юм уу Европ, Америк гэж яриад байгаа чинь бол худлаа. Тэгээ ер нь ойролт дорнод даяар хар боолууд байсан. Та нар ингээд сандаг бол ер нь арабууд бол илүү жоохон нэгдсэн араб эзэнт гүрэн бий болоод иргэншлэн жоохон тогтцсон багтаа Африкийн овг аймаг зэрлгүүдийг ерөөс асар ихээр боолчилдог. Тэгээ 1001 шөнийн үлгэр гэдэг дээр ерөөсө хар арст боол гэдэг үгнүүд амир өгдөг шүү дээ. Боол гэхэл хар арстай байдаг. Харыг боол гэж үздэг гэдэг ч тухайн цаг үеийн одоо хиллэгэрдэж илэрхийлсэн л байдаг. Тэгээ одоо ингээд манай нөө спорт сонирхогчд мэдж байгаа шүү. Ер нь Сауди Араб гэдээ ус биш тий. Тэр чи одоо спортын тамирчид гайгүй тамирчид ер нь арабууд байгаа л та. Тэр нь харууд юу ч идэх. Тэр харууд чинь араб нэртэй. Тэгээд харахгүй ш тэр чи хэдэн зуун жилийн өмнөөсөө ингээд сууршаа тий. Боол болоод одоо иргэн болоо явцсан. Гэтэ одоо яалтчгүй Сауди Арабын хүн амын нэг хэсэг болоо явна. Гэтэ этниситигээ өв тий. Үндэс угсааны үед яалтчгүй Африк гаралтай л. Тэгээд одоо нэг сонирхолтой юм нь одоо 19-р зууны дунд үед гэх юм нэг боолчлыг ингээд аболишнист боолчлыг халах хөдөлгөөн өрнөж явах үед тухайн үед шүү дээ. Яг Америкт хамгийн их боолын 8 яадаг хүмүүс нь харууд өрстө орсон байсан. Нэг өөртөө чөлөөлөгдчихэнгүүтээ өөр ажил нэг хийж чадахгүй шүү дээ тэр чинь тий. Тийм учраас нөгөө адилхан боолгоо харуудаа хоорондоо ингээд ченж маягаар ингэж зарж наймаалдаг байсан юм билээ тий. Харин яг тиймэрхүү юм сураг дуулддаг шүү ингээд. Тэгэхээр боолчл гэдэг бол цагаан арснаас хар хүнд хийсэн расизм гэхээсээ илүү ер нь хүнээс хүндээ хийдэг л тий. Тийм л нэг одоо үйл явдал одоо тийм л юм байсан. Монгол хүмүүс ч гэсэн монголчуудаагаар боолчилдаг байсан. Ер нь аль ч нийгэмд байдаг зөвхөн энэ Америк ч юм уу Европын боолчлол онцгой гэж сүүлийн үед яриад байгаа юм зүүнтнүүд бол түүхийг буруу тайлбарлаж байгаа. Түүхийн тухай огт мэдлэггүй байгааг л харуулж байгаа юм л та. Яг энэ дээр тэгээд нөгөө нэг яг санал нийлж байна. Энэ дээр тэгээд нэг нэмэх юм нь яагаад ингэж зөвхөн өрнөдийг ингэж авч хэлждэг болсон бэ гэвэл 20 дугаар зууны их үед нэг евгеникийн онол гэж байна шүү дээ. Тэр их хүчтэй нөлөөлсөн. Тэгээ цагаан арснууд илүү супер рейс те супер үндэстэн бусд үндэстнүүд ялангуяа харууд бол ер нь маш тэнэг ер нь дорой амтнаас ялгаагүй энэ төр гэдэг явдаг нь одоо бас нөлөөлж байгаа гэж харж байна. Тийм scientific racism гэх юм уу да. Тухайн цаг үед бол эн чинь өрнөдөд мейнстрим болсон байсан те. Бас одоо яг одоо Хитлерийг одоо л нөгөө амар расист этно социализм байгуулах гэсэн ингээл амар тийм радикал хүн байсан мэт тэр тайлбарладаг боловч яг тухайн цаг үедээ штэ Хитлер үзлөөндлөө штэ те. Тэнд нэг тийм содон байгаагүй байхгүй. Германчуудын дунд байдаг, австричуудын дунд байдаг ч гэх юм уу, англичуудын дунд байдаг. Ер нь л цагаан арснууд бид нар илүү яг бол яалтч тухайн цаг үедээ аж үйлдвэржилт шинжлэх ухаан ч гэдэг юм маш урлаг утга зохиол философч гэдэг юм уу энэгүүрээ амжилтын үед бусад одоо юу гэдэг арснуудаас илүү гарчихсан байсан. Тэгээд тэрэндээ бардалцсан л байсан нь бол бас үнэн. Тэгээд Хитлер тухайн цаг үедээ бол одоо нэг сахал хүртэл идэг штэ юм. Тэр сахлыг одоо ганцхан тийм сахалтай хүн бол Хитлер гэж ойлгодог болсон. Тухайн цаг үедээ тэр чинь зүгээр жирийн европчуудын хөлд мод байсан л тийм сахал байхгүй. Тийм. Одоо Хьюстон Стюарт Чемберлен гэл нөхдүүдээс Хитлер өөрийнхөө тэр санааг авсан гэж ярьдаг. Одоо Фабианы нийгэмлэг ба шүү дээ. Социал демократ, ардчлан социалист гэдэг. Тэд нар чи хүртэл өөрсдөө бол расист л яг Хитлертэй адилхан байхгүй юу? Зүгээр хэрэгжүүлсэн те тэрийгэ жүүдүүдээр гаргах ч юм уу те тэгсэн Хитлер болохоос ер нь цагаан арстууд бусдаасаа илүү тэгж яхаас аргагүй асрах хэлж шít. Нэг тал нь ингээ өрнөдөд шинжлэх ухаан хөгжүүлээд байдаг те маш их технологийн дэвшил бий болгоод эдийн засгийн өсөлт хөгжилд явуулаад нөгөө Африкт нь болохоор нэг хідэн шалдан нөхдүүд нэг те хонь ямаагаа хариулаад те бар арслан барантаа барьж идүүлчихгүй хүн шиг явж байгаа учраас аргагүй л байсан л та. Тэгээ ер нь нүцгэн шалтан иргэншлэх хүмүүсээ чи иргэсэн хүмүүс нь бүдүүлэг гэж харах нь бол ойлгомжтой. Жишээлбэл манай
одоо энэ нутагт Монгол нутагт төр байсан нүүдэлчдэг чиглэл хятадууд дандаа умардын зэрлгүүд гэдэг юм уу хэрцгий боол энэ гэж доромжилдог байсан. Тэр нэг илүү комплекс иргэншил болцсон байсан хүмүүс ч тийм энгийн балар эртний нөтүүдийг дорд гэж үзэхээс ч бараг аргагүй. Тэрнийг бүр нэг ойлгож ядаадах юм бол байхгүй шүү дээ. Бид нар ч гэсэн одоо расист ч тийм. Ер нь хүн бүгд расист. Одоо монголчууд жишээлбэл амар их төлгүүд, халтрууд эдэр гэж ярьдаг тийм. Хамаг муугийн жишээнд Африкуудыг авдаг тийм. Африкт хүртэл тийм багт чинь. Тэгээд нөгөө Африкуудын зарим улсууд нь Монгол улс илүү хөгжөөд байгаа юм шиг нөхдүүд тийм. За энэ сэдвийг өрхөө. За дараагийн мэдээ Хятадтай холбоотой мэдээ байна. Нөгөө Хятадд нөгөө хүн амын өсөлт ихсээд газар нь багасаад тэгээд нэг том асуудал дэлгэрсэн нь хүнээ яаж оршуулах вэ? Яаж одоо нөө айш одоо QMA гэж одоо монголоор юу хэлээ? Чандралах вэ гэдэг асуудал нь толгойн өвчин болоод эхэлсэн юм байна. Одоо энэ ингэдэг гэж байна. Ер нь одоо оршуулах зардал маш өндөр. Тэр чинь газар авах зардал маш өндөр. Тэгээд юу тэр нөгөө чандралах зардал бас өндөр. Гэтэ одоо энэ шинэ байрнууд биш үү те? Одоо хятадчин сүнсэн хотууд хэл зөндөө баригдлаа шүү те. Ямар ч эзэнгүй орон сууцнууд. Тэндээ хүмүүс одоо оршуулга хийх мөнгөгүй, хүчрэхгүй нөхдүүд одоо аав ээжийнхээ ах дүүсийнхээ тэр нөө чандрыг тэр хоосон байранд авч хадгалдаг. Тэндээ нөө ёслын зан үйлээ хийдэг тийм мод дэлгэрсэн. Одоо тренд дэлгэрсэн байгаа маань. Энэнтэй нь одоо юу хятадын засгийн газар энэ тэмцээд эхэлсэн юм байна. Энд чи одоо хятадчууд хэдэн тэрбум хүнтэй байлаа. Ялангуяа хот суурин газраа бол маш шигүү. Тэгээд нэг талаасаа нөгөө талаасаа хятадын тэр нөгөө орон сууцнуудын үн 2021 оныг бодох юм бол 2025 онд 40% буурсан гэж байна. Тэгээд эзэнгүй орон сууцнууд дээр хүмүүсийнхээ тэр чандрыг одоо аваач тавиад нөгөө зан үйл ёс заншлаа ингээд гүйцэтгэдэг. Монголчууд ч бол тийм биш. Хятадууд ч нэг арай нэг өөр соёлтой учраас бас жил болгоом бас зан үйлээ хийдэг юм байна. Мэдээ уншин. Тэгэд ер нь бол тиймэрхүү байрнуудыг гадаас нь орон сууцнуудыг гадаас нараа мэдчихдэг гинэ. Ер нь бол цонхой нараа л мэдчихдэг гэж байна. Цонхой хаацсан байдаг. Тэгээд энэ цонхой ер нь битүү бүтээсэн ингээд битүү ингээд чигдсэн тий. Ер нь ямар ч тийм агаар орох зайгүй болтол ингээд унган маягаар. Тийм. Ер нь бол тэгж ашигладаг болцсон гэж байна. Энд чинь тэгээд үнэн нь бас хэцүү. Одоос аргагүй нөө оршуулгын газар биш үү? Тэрний чинь үнэн нь одоо 150 мянгаас 300 мянган юан гэж байгаа. Тэр нь паунд руу шилжүүлэх юм бол 16 мянгаас 32 мянган паунд. Гэхдээ газраа бүтэн авахгүй яг тухайн газраа 20 жилийн лизингтэй гэж лиз төлнө гэж байгаа. Энд чинь зөвхөн л 20 жил түрээсэлж байгаа хэлбэр байхгүй юу? Тэгэхээр чи одоо 20 энэ их мөнгийг одоо 32 мянган паунд гэдэг чинь монголоор бол ер нь 130-40 сая төгрөг болоод явчихна. Тэгээд тэрийг 20 жил түрээслээд хүнээ төр зур 50 ихээр чи хүмүүст хэцүү шттэ эдийн засгийн нөхцөл байдал хэцүү. Тэгэхээр л нөгөө нэг орон сууцны үн унтсан байгааг ашиглаад ингэж ашигладаг болцоо. Одоо тэг ямар ч хэцүү юм битээ. Одоо хажууд нэг айл амьдраад нөгөө хажуудлын айлд нь бунхан мохон чандар мандар байгаад идэг. Энэ чамд тийм эдийн засгийн буруу бодлогын амар том одоо бий болгож байгаа тийм distortion те гажууд юм шиг надад бол чамд тэр санагдчихна. Надад одоо ч хятадууд ч одоо ингээ мөнгө хэвлээд дид бүтцээс барилгад одоо ингэж хөрөнгө оруулалт хийгээд тэргүүрээ эдийн засгаа өсгөдөг нэг юм механикаар эдийн засгаа өсгөдөг юм аргачлалтай болсон шүү дээ. Тэгээд бид энэ Evergrande энэ төрөл том үйл хөдлөх хөрөнгийн магнат компаниуд 2 жилийн өмнө жишээлбэл дампуурал хятад нөгөө үйл хөдлөх хөрөнгийн хөөсрөл бий болсон те эдийн засгийн. Тэгээд тэр хөөсрсөн зах зээл тодорхой хэмжээнд хагарсан учраас нөгөө тэнгэр татаад байсан үнэн газар одоо тодорхой хэмжээнд хямдарсан байна. Газар бууган жаашаа. Тэгээд тэр чинь өөрөө нөгөө барилгын зах зээл нь ингэж хөөсөрж байгаа учраас газрын үнийг амар өндөр үнэтэй болгочихж байгаа байхгүй. Тэгээд тэр газрыг аваад барилга барьж л олон хүнд зарж ижил ашиг ордог учраас газар дээр хүн оршуулахаас илүү барилга барих нь илүү ашигтай болчихж байгаа. Тэгээд тэр барилгаа бариад тэр өрөөг нь оршуулгын газар маягаар ашигладаг. Нэг үгээр хэлбэл энэ төрөөс эдийн засгт хутгалдчтэй зах зээл газрын үн үйл хөдлөх хөрөнгийг хөөсрүүлдэг муухай том гажуудалж эндээс ийм муухай илэр одоо үйл явдлаар илэрж штеп. Тийм ч одоо хөөс нь хагарж гин гэсэн үг тий. Хагараад хүмүүс одоо хоёр сонголт болж штеп. Чи тэр 20 жилээр оршуулгын тэр нэг жижигхэн хэсэг газар түрээслэх юм уу? Мөнгөө төлөөд
нэг байшинтай болоод байшин савтай болоод тэрэндээ ингээд ёсол мослоо хийх боломжтой болох юм уу гэд хүмүүс эдийн засгийн утгаараа тэр нөгөө нэг байшинтай орон сууцтай болох сонголтоо хийж байгаа. Тэгээ буруутгаж бас болохгүй. Инсентив тий. Тийм эдийн засгийн инсентив одоо хөшүүрэг гэх юм уу. Энд чинь ингэдэг гэж байна. Ер нь бол 1956 оноос хойшоогоо ер нь бол хятадуудад коммунист нам нь оршуулах биш чандралах тийм одоо юу гэх юм одоо заавар өгж эхэлсэн гинэ. Хүн амын өсөлтөөсөө шалтгаалаад тэрнтэйг ингээ явсаар байгаад хамгийн одоо энэ муухай байдлаар илэрч байгаа нь ийм л юм байна. Уг нь одоо яг уламжлалт оршуулгын зан үйлээр ингэдэг юм байна. Оршуулгахдаа тухайн биеийг нь айгуу гоё сайхан арчиж цэвэрлээд цагаан хувцас өмсүүлдэг ч гинөө те. Тэр нь ингээд күүнзийн таоист те. Энэ нөгөө нэг заншилтай зарчимтай их нийцдэг. Ингиж оршуулдаг байсан чи одоо нэг тэг газарт болдог. Ингэдэг байсан чи одоо тэгээд чандралхаас өөр аргагүй. Одоо чи Японд бас ийм асуудал явж байгаа. Одоо гівд одоо юу гэх юм хадуурч жижигхэн байдлаар те бас үнэ. Нөө юу яасаа энэ исламын шашинтнууд муслимууд Японд бас олноороо одоо цагаачилж амьдраад эхэлсэн. Тэгээ нөхдүүд даварч ийн гинэ. Японч угсаа жижигхэн газар нутагтай хэдийнээсээ тэгээ олон сая хүн амтай. Заншил нь бол чандралах, шатаагаал чандралах тий. Тэгсэн чи одоо нөхдүүд исламын шашинд болохоор чандралдаг юм байна л да. Заавал нэг газарт оршуулдаг. Тэгэхэд одоо исламчууд муслимууд тэгж ихсэж шít. Та нар биднэрт оршуулгын газрын газар өгөөч ээ та нар гэд Япончуудаас. Одоо энэ асуудал иймэрхүү. Айгуу даварцсан. Тэгээ хятад одоо шийдэж байгаа одоо мэдээж CCP-гийнхээ өдөөс тэгж том дуурч чадахгүй ш нь муслимууд чиг тий. Тий чадахгүй штэ. Тэгэхээр одоо хүмүүс нь аргаа бараад одоо ийм энэ чинь энэ апартментууд орон сууцуудыг биш тий. Бүр нэр өгсөн заяа. Bone Ash apartment гинэ. Энд чи одоо яс үнсний орон сууц гэд монголоор орчуулах юм бол тий. Үүр тийм нэр зэртэй болцсон юм байдаг. Тийм юм биш үү? Энэ мэдээг харин уншиж байхдаа ингэж мэдчих авлаа ер нь. Сонирхолтой мэдээл. Тий. За дараагийн мэдээ. Бид хоёр ч одоо ямар олон мэдээ авцсан. Гэтэ одоо хурдан явахаас ч өөр арга алга. За өнгөрсөн 7 хоногт Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар хүртэл том мэдээний сайтуудаар явсан мэдээ. Тэр Испани тэр нэг амиа орсон. Тэрийг айгүй хурдан явчих заяа. Юу яасан? Испани Ноэлья Кастио гэд 25 настай эмэгтэй Барселонагийн оршин суугч. Амиа орсон. Тэгээ эцэг нь ер нь зөвшөөрөхгүй байсан. Эвтаназ биш үү те? Эвтаназын хуулиар зөвшөөрөхгүй, эцэг нь зөвшөөрөхгүй байж байгаа яалтчгүй төрөн зөвшөөрөөд тэгээд энэ 25 настай эмэгтэйг эвтаназ хийлгэлээ. Тэгээ мэдээний хэрэгслүүдээр яг гарчиг марчиг бол айгүй хэцүү явсан байхгүй. Энэ хүний эрхийн талдаа эцэг нь охиныхоо эрхийг юусоо хүндлэхгүй байх, эвтаназ хийлгэх хэрэгтэй. Ямар муухай эцэг вэ энэ төр гэсэн тийм юм явж исэн. BBC гэрдэгцсэн. Эцэгтэйгээ заргалдаж олон жил зовсон охин эвтаназ хийх эрхээ идлэг байж. Оо яг наа чин баггүй юу. Одоо яг бодит юу болвоо гэд те. Тэрийг нь хэлж өгье заяа. За энэ юу Ноэлья Кастио гэд охины амьдрал маш хэцүү. Одоо ямар ч хэцүү хөв тавилан төрсэн бэ гэмээр 13 настай охин эцэг гэх нь ингээд салсан, орон байраа алдаад тэгээд ийм учраас одоо төр одоо энэ хүүхдийг асар хамгаалж ийн гэд одоо монголоор бол асрамжийн газарт байлгасан юм байна л да 13 настайгаас нь эхлээд. Тэгээд нөхөр 18 тагаас насан туршид ингээд гараад явсан. Ер нь бол тийм сэтгцийн жоох асуудалтай юм байна. өвсидийн энтер гэл юм жижиг сажиг. Тэгээ байж байгаад 3 удаа хүчин төлсөн гинэ. Нэг нь найз залуудаа, нөгөөх нь нөгөө хоёр тохиолдол нь болохоор шөнийн клубт эхний удаадаа 3 залууд, дараагийн удаадаа 2 залууд ч юм уу. Тэрийг бол дөрөвч гэж зарим мэдээгээр гарч байгаа. Дөрөвчдөд 3 дөрөвчд хүчиндүүлээд те нөгөө хэд нь ял аав. Гэхдээ яг албан ёсны тэр мэдэн дээр бол яг тухайн тэр хүчинцэн хүмүүсийн тэр нөгөө нэр ус те байдал хаанаас ирсэн тэр нь тодорхойгүй. Тэгээд нууцлцсан. Одоо энэ ч нөгөө гимт хэрэгтнүүдийг масс цагаачлалыг дэмжигчид ер нь ингээд нууцлчихдээ штэ. Тиймэрхүү байдлаар. Гэтэ би одоо яг 100% мэдэхгүй болохоор тэрийг заавал дөрөвч байсан гэж хэлээд одоо яах вэ? Гэтэ тэгж таамагладаг. Цагаан эрсдэн байсан бол тэрнийг гаргаал ил зарладаг. Энэ яг л дөрөвч байсан болохоор расизмтай холбоотой үзий ядалтыг бий болгохгүй тулд гэсэн бид нар нууцлалтай штэ. Тэгсэн. Яг үнэ. Тэгээд юу 2022 оны 10 сарын 4-ний өдөр одоо тэр залуучууд хүчиндүүлээд энэ эмэгтэй сэтгэл зүйн маш гүн хямралд ороод одоо байшингийн тагтнаас өсөрч үхье гэдэг
амиа орлох оролдлого хийгээд тэр нь амжилтгүй болоод тэгээд бүсэлхийнээсээ доош мэдээ алдaltaй юм сумга болсон. Тэгээд багаасаа хэцүү амьдралтай тэгээд сумга олчдаг. Тэгээд хүчндүүлэлтийн траума гэж ярьдаг те ийм юмтай олчлоо гэд. Тэгээд энэ эвтанац хэлгэх Испандч хууль нь яатсан байсан, бичигдсэн, батлагдсан байсан. Тэгээ эвтанац хэлэх хүсэлтэд гаргацсан эцэг их нь бол ялангуяа эцэг нь бол айгу зөвшөөрөөгүй. Их нь болохоор за би үнэхээр эвтанацтыг нь юу яах вэ наа. Хувь хүнийхээ хувьд бол ингэж дэмжихгүй байхгүй. Гэхдээ би сонголтыг хүндэлж гин гэж байгаа байхгүй. Тэгээд консерватив барууны ялангуяа тэр христийн шашинтай хүмүүс энэ юу гэж хэлж ийм вэхээр ерөөсөө төрийн алдаа. Яагаад төр энэ хүүхдийг эцэг эхээс нь салгаад асрамжийн газар руу явуулчих. Тэгээд явуулчингуудаа 18 нас хүрээд шууд хайчив те. Хэрвээ нэгэн тал ингэж асран хамгаалж байгаа юм бол тийм биз дээ. Тэгээд хүчнэтгт нь тэр хүчндүүлж гин гэж шít 2 3 удаа. Яагаад төр араас нь явсангүй өөрөө яг репорт хийгээгүй л гэж ярьж илээ л те. Цагтаад мэддэгдээгүй. Гэтэ тэр чин тэгэл араас нь явах ёстой ш тийм биз дээ. Мэдгдсэн л байгаа үстэй ер нь бол энергийн араас хойноос нь яагаад яваагүй юм бэ? Тэгээ энэ эвтанац ч юм биш те. Эцсийн бүлэгт хохирогчдын алаад те хохирогчдод цаазын болоо дуусгаар байна шүү гэд. Тийм болж байгаа байхгүй. Ер нь бол христний шашинтнууд ч амиа орлохыг жишээл бие махбодын эсрэг бурхны өгсөн ариун сүмийн эсрэг гэмтэр гэж үздэг. Тэгээ амиа орлохыг нүгэлж үздэг шүү дээ. Яг бол тэр бие махбод ч хүн өөрөө бий болохыг өгдөг ч юм те. Тэгэхээр консервативчууд энд дургуутсч хандах нь бол ойлгомжтой. Тийм. Тэгээ ер нь тэгээд наа чи ингээд тэр хүчнцэн хүмүүс нь хариуцлага хүлээх. Одоочлоо Европод ч хүчндүүлсэн эмэгтэйчүүдийн асуудал орхигдсон шүү дээ. Ялангуяа тэр дөрвөгчдөд хүчндүүлсэн бол орхигдчихдаг. Тэгэд энэ маягаар одоочлоо тэр сэтгэл зүйн асуудалд орсон эрхийн сэргээлгээгүй эмэгтэйчүүд эвтаназ хэрэглэх юм бол эдгэрчээ тэр дуугүй болох нэг арга хэрэгсэл болж ин гэсэн байдлаар консервативч дург байгаа даа байхгүй тий. Тий яг үнэ. Наа чин бол хохирогчд нь үхээд гимт хэрэгтнүүд нь өршөөгдөө те хэрэгээс мултраад дуусч гин гэж тийм аргумент явж байгаа. Тэрнтэй ч би санал нийлж байна. За ямар ч сан Монголын мэдээгээр яваад исэн тэр гарчиг марчгийн хүртэл тэр BBC интерес чинь орчуулаад тавьсан байсан. Худлаа шүү тэр чинь бол. За дараагийн мэдээ. За энэ трансгендер эмэгтэйчүүдийг олимпиад оролцуулахгүй гэдэг шийдвэрийг олон улсын олимпийн хороо гаргалаа. Энэ нь манай барууны үзэлтнүүдийн хувьд бол маш том ялалт байлаа. Энэ Kirsty Country гэдэг энэ олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч эмэгтэй мэдгэл хийж байгаа. Биологийн хувьд эрэгтэй хүмүүс биш үү те? Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийн ангилд өрсөлдөх нь шудраг бусаа. Тэр нөхдүүд бол өөрсдийнхөө тэр ангилд өрсөлдөх хэрэгтэй гэж байгаа. Миний санаж байгаагаар 2024 оны олимпиар нэг Алжир гаралтай боксч. Тэр бол гэхдээ трансгендер биш юм шиг байгаа хүүсийн буруу хөгжилтэй гэх юм уу? Манин. Тийм, ерөнхийдөө бол манин марк хоромсоомын ялгаатай гажигтай тий. Hermaphrodite гэдэг нэг Hermes Aphrodite-га хоёр бурхны нэрийг нийлүүлээд ихтэй эмэгтэй нь холилдсон хүмүүс гэсэн үг байхгүй. Манин гэж хэлээр айгу муухай сонсогдчихл байгаа багт. Энэ хуучин монгол хэлээр ингэж хэлдэг байсан. Тэгэд бас энэ ч тэр хүний буруу шиг хэцүүч. Тэр Алжир боксч юм бол гэхдээ яг эргэтэнгүй юм шиг байгаа юм л та. Бэлэг эргэтэнгүй. Зүгээр гормон энтрийн дотор хоромсоомын өөрчлөлттэй. Энэ дээр чинь зөвхөн трансгендер эмэгтэйчүүдийг гэж хэлэхгүй байгаа. Англиараа differences in sex development гэдэг сексийн бэлгийн хөгжлийн ялгаатай хүмүүс хүртэл хамаарна гэж байгаа. Тэгэхээр Алжир боксч хамаараа явчихна. Өмнө 2000 маш том өмнөд Америкийн гүүгч биш шүү дээ. Тэгээ би нэрийг мартчихлаа. Тийм Кастер Семenya гэдэг. Тэр чинь бол яг ингээд гаднаас нь харахаар эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу мэддэхгүй. Тэнгүүтээ 800 м дуралдаад тасархаа төрүүлээд идэг. Тийм чинь биологийн хувьд яалтчгүй ялгаатай одоочлол бэлэг эрэгтэн байхгүй ч гэсэн тэр чинь гормон нь одоочлол эрэгтэй гормон ялгарч байгаа учраас бие махбод булчингийн масс ч гэдэг юм уу ясны зузаан эдэр нь эмэгтэй хүмүүсээс төсөөр байна. Тийм. Тэр гүүгч тэр хиний Кастер Семenya гэдэг. Тэр чинь бол олимпийн 2 алттай гэж байгаа байхгүй. 12 16 оны Лондон йогийн олимпийн 800 м-т. Энэ Имана Клип болохоор
нөө бокс тоглоод эмэгтэйчүүдийг нүцээр хагаад алтан медаль авчдаг. Алжир даяра баяр болоод бусад хүмүүс ерөөсөө тий бусад хүмүүс эн чинь одоо байж болшгүй зүйл штэ энэ төр гээд тэр чинь нөө Ямана Клиффиг олон улсын боксын холбоо гэдэг. Одоо мэрэгжлийн бус боксын холбоо, сонирхчдын боксын холбоо нь бол дэлхийн аврагтаа оролцуулахгүй гэдэг угаасаа шийдвэр гаргацсан байсан. Тэгэхэд олон жил 2 жилийн өмнө олон улсын олимпийн хороо бол энийг нэг хүний эрх ярьж хагаад уг нь оруулсан. Одоо энэ шийдвэрээр ер нь цуцалж байна. Яг трансгендер хүн оролцсон гэсэн олимп бол 2021 оны Токиогийн олимп. Хүндийн өрөлтөн дээр нөө Laurel Hubbard гэдэг одоо эр хүн эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөөд медальгүй уцардаг тийм нэг онгойтой үйл явдал. Медальгүй гэж тэр чинь бүр 6 төлөө орсон. Медалнаас 2 3 байраар хол өмнө нь эмэгтэйчүүдийн 4 5 хүн орсон нөгөө эр хүн юм байж оронготой эмэгтэйчүүдийн хүндийн өрөлтөр эмэгтэйчүүдэд ялагдсан баг. Харин тийм арчаагүй. Тэгээд яаж шалгах вэ гэхээр screen test гэж хийдэг гинэ нөгөө Y хромосом Y хромосомыг одоо ялгах те. Энд чинь одоо эрэгтэйчүүд чинь болохоор юу XY хромосомтой. Эмэгтэйчүүд чинь XX хромосомтой шүү дээ. Тэгэхээр Y хромосомыг нь шалгах тест хийгээл одоо энэ асуудлыг зэгцэлнэ гэд маш энгийн амархан аргаар шийднэ гэд иймэрхүү одоо шийдвэр гарсан байна. За болж тээ одоо эмэгтэйчүүд одоо нөгөө эмэгтэйчүүдийн эрхийн том зөрчил байсан шүү дээ. Тэгсэн. За иймэрхүү. За болж тээ гэдэг дараагийн мэдээ бас болохгүй мэдээ байна. Ямар хэцүү юм бэ те. Ингээ нэг болж байгаа мэдээ сонсохоор яг араас нэг болохгүй байгаа мэдээ Финландд болж өнгөрлөө. Энэ Päivi Räsänen гэдэг одоо Финландийн парламентын гишүүн 1995 оноос хийж исэн. Бүр дотоод иргэн сайд 2011-с 15 онд хийж исэн. Бас энэ чинь зөвхөн энгийн хүн биш. Том улс төрч нөлөөтэй олонний танил. Энэ хүн христийн шашинтай. Тэгээд юу гэж ярьж исэн бэ гэхээр нэг памфлет жижиг тохимол хэвлүүлж исэн байгаа. Нөө бурхан зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бүтээсэн. Тэр ижил хүүстэнтэйгээ явуулдан ижил хүүстэн энтер гэдэг чинь бол ер нь бол алдаа тий завхарлаа. Тий. Энтер гэсэн тийм 2004 онд байна удаа. Ийм юу тохимол хэвлүүлээд дээрээс нь 2019 онд одоо англи Romans 1:24-27 гэдэг. Ромын. Тий. Библийн 1:24. Тий. Ром номны 1:24-27-оос иш татаад тий. Иш татаад ижил хүүснүүдийг бол нэг юм хусцсан юм байна. Ер нь бол тий доромжилсан юм байна. Тэгээ бас нэг өөр бусад бас нэг радио нэвтрүүлэгт орсон ч гинөө. 3 асуудлаар нөхрийг одоо хүний эрхийн зөрчлүүлцээ. Хүний эрхийг зөрчсөн гэдэг нэг цагдаа шүүхэн үзээд ер нь бол уг нь бол их анхан шатны шүүхээр юу яасаа болон заалдах шатны шүүхээр нөхөр бол ер нь гин буруугүй гэд. Тэр ч одоо харахгүй шүү дээ. Улаан цай нөө Финланд ч юм бол христийн шашинтай ороо. Манай улс төрч ихч маань болохоор христийн нөгөө Библиэс шилжиж байгаа болохоор шууд Библийг шилжсэн болохоор гэж хэлж чадахгүй байсан. Тэгсэн харин дөнгөж сая юу дээд шүүхээр одоо окей улсын дээд шүүхээр Финландын дээд шүүхээр оронгуудаа хяналтын шатнд юм уу тий дээд шүүхээр оронгуудаа буруутай тогтооглоо. Тэр 2004 онд тэр тохимлыг хэвлэж исэн бишоптой цуг. Тэр бишопийн нэр нь Жухана Бухчола гэдэг. Энэ хүнтэйгээ цуг одоо буруутай тогтоогдоод тэр чин Финландын хууль нь ингэ заагаад өгсөн байт энэ. Цөөнхийг доромжилж болохгүй, ялгуулж болохгүй гэд заагаад өгсөн байсан. Энийг зөрчлөө гэд 3-2-ын харьцаатай. Ингээд яллагдагч боллоо. Бүр гинт хэрэгтэн боллоо. Хүний эрхийн зөрчлүүлцэх гэд. Тэр нэг Библиэтэй холбоотой квот хийсэн. Библиэс нэг ишилсэн гэж шүү дээ. Тэрэн дээр нь бол шүүгчнэр 5-0 харьцаатайгаар энэ дээр бол гин буруу байхгүй. Тэр тохимол болон радиод оролцсон дээр нь бол гин буруу болгоод 3 хэргийн 2 дээр нь гин буруутгаад 1 дээр нь буруугүй болгоод ингээд ийм шийдвэр гарлаа. Эн чинь бол одоо hate speech гэдэг одоо нэг ийм ойлголт биш шүү дээ. Одоо баруун Европт өрөндийн иргэншилтэй зүүнтнүүдийн чи одоо ингээл нэг цагаачдыг эсэргүүцэх юм бол одоо энэ ижил хүүснүүдэд одоо жоохон гутах юм бол тий. Одоо энэ феминизмыг шүүмжлэх юм бол чи эмэгтэйчүүдийг чи энэ юу бэлгийн цөөнхийг чи энэ хүүсийн цөөн одоо юу гэх хүүсийн цөөхөд юу гэдгийг мультикультурализмыг ингээд эсэргүүцсэн энэ төргээл үзэн ядах гин тэрийг үйлдэлээ гээл тий. Тэгж ярьдаг байсан. Одоо яг энэ Финланд тэр нь яг болж байна. Яг нөгөө хүн томслуулахгүй байх хэрэгтэй болгоод
төрөөс хүмүүсийг ялгуулан гадуурч болно. Хүмүүс биенээ ялгуулан гадуурч болохгүйгээд тэг хүмүүс чи хоорондоо олон янзын байдлаар дургууштай илэрхийлдэг ч юм уу те. Тэгэл ямар нэгэн байдлаар дискриминац заавал явагдчихлаа гэдэг. Тэгэл тэр чинь жам ёстой. Тэг яг эдгээр чинь үг хэлэх хэрэгчлүүд ямар нэгэн байдлаар халдах гэдэг юм те. Тэгэхдээ ингэж үзээд байгаа. Одоо ч хүн зодчлоо гэж бодоход хейт гэдэг шалтгаан үзэн ядалтын жишээлбэл расизмын шалтгаантай байх юм бол хүндрүүлэх нөхцөл болон заяа. Үг хэлээ доромжлоо гэж үтэй. Доромжлоо гэхэд тэр чинь одоо яг ихэнх тохиолдолд доромжлоог ялахгүй те. Гэхдээ энэ доромжлол нь үзэн ядалтын шалтгаантай учраас энэ бол хүний dignity те хүний эрхэнд халтсан маш муухай зүйл. Тийм учраас энэ ийм расизмтай ч юм уу, сексизмтэй ч юм уу холбоотой байдлаар ямар нэгэн хүнийг офенд хийж гомдоох юм бол, доромжлох юм бол ял авна. Энэ бол үг хэлэх хэрэгчлөө ш. Энэ бол үзэн ядалтын сэдвтэй буруу үг. Яг үнэ. За сүүлийн мэдээ бас яг энэтэй холбоотой. Яг энэ за Chicago Bulls одоо NBA-гийн Chicago Bulls гэж баг байдаг. Монголчууд бол сайн мэднэ те. Michael Jordan, Derrick Rose энэ төр тоглож исэн гэл. Маш том франчайзуудын нэгэ. Энэ багийн тоглогч ер нь өсөх ирээдүйтэй. Jaden Ivey гэдэг тоглогч сая багаасаа хасагдлаа л та. Хасагдсан шалтгаан бол Chicago Bulls багийн одоо удирдлагууд те тухайн байгууллагын одоо албан тушаалтууд нь Ivey багаасаа хасахтаа энэ detrimental to the team гэж хэлсэн байхгүй. Энэ Ivey-гийн одоо энэ зан характер хандлага юусоо багт маш хор хөнөөлтөй байна гэж байгаа. Тэгээ яг ингээд шалтгаан юу вэ гэсэн чинь нөхөр сая нэг хэсэг тоглохгүй гимтэл бэртэлтэй байж байгаа нэг хідэн лайн юу юм байна. Тэгэхдээ энэ одоо өрөндийн одоо зүүнний соёлыг шүүмжлээд та нарт бурхан эрэхтэй. Энэ порно морногоос та нар бүгдээрээ хол байцгаа тий энэ манай энэ ёс заншил маань ялзарч байна. Ер нь бол яг л барууны үзэлтнүүд консерватизм яг хилцэн харин тийм юм хилцэн. Тэгээд бас хамгийн чухал нь энэ LGBTQ вэ шүү дээ тий. Энэ асуудал дээр NBA-гийн зүгээс энийг бол одоо энэ хөдөлгөөнийг өстой үзэл санааг бол бодлогоор дэмжиж байна. Тоглолт болгонд ингээл дэмжигчд ингээл ер нь бол хөл мөхтж ялгаагүй ингээл бодлогоор дэмждэг байхгүй юу? Нэг Pride Month-ыг ингэж дэмжгээл тусдаа ингээл нэг юм стадионд ч юм уу энэ нөгөө юу ордонд ингээд нэг тусдаа хэсэг гаргаж өгч бүгдэг ч юм уу. Ер нь бол энэ LGBT-г бол бодлогоор дэмждэг. Энийг нь бол Jaden Ivey эсэргүүцээд ийм байж болохгүй штэ. Энтергээ ярьсан чинь багаасаа хасагдчихж байгаа. Сая яг энэ мэдээтэй нөө hate speech гэдгээр хөнөөлчихөж байгаа байхгүй юу нөхөр. Одоо чөтэ ажилласаа халагдчихж байгаа зүйл үстэй. Тэгээ буруу үг хэллээ гэж hate speech энтергээл нэг иймэрхүү юм боллоо. Тэгэд би юу яасан? Монголд ч гэсэн одоо энэ яг энэ woke зүүнний те одоо энэ хэнийг Jaden Ivey ингээ ажилласаа халагдчихж байгаа дээр дэмжиж байгаа хүмүүс бол байна. Тэгээ ялангуяа залуучууд төч гарцсан тийм одоо ер нь чи одоо woke үзэл сураад яах вэ гэж хэлмээр нөхдүүд байгаад байгаа. Одоо хөгшин газар жороо сурна гэдэг шиг үү? Харин тийм Соёт юм биш үү? Тийм. Гэтэ яг тэр хоёр Америкт л амьдардаг л да. Нэг яралт гээд одоо монголчууд сайн мэднэ олон жил цагс ирсэн одоо ах хөө. Тэрний найз гээд бас нэг үгэлдэгч байлоо, дуулдагч байлоо бас нэг ах хөө. Тэр хоёр подкастаар яг энэ асуулыг ярьсан байхгүй. Тэгээ би юу гэж ярьснаг вэ сонирхсан. Тэгсэн чинь хоёр нөхөр бол яг л woke зүүнний те. Монголд бол өөрөө Америкт тэр соёлтой улсад ингэж ярьж болохгүй. Jaden Ivey-гийн буруу энэ төр гэл те. Тэгэж ярьж байгаа байхгүй. Наа түн чинь юугаа мэдгүй зүрдээд ингэж ирдэг юм хөгшин хүмүүс олон болцсон. Тэгээд тэр чинь одоо хүмүүст харагдахтаа өөртөө шинэ үеийн соёлтой боловсролтой орчин цагийн ертөнцийг мэддэг хүн болж харах гэж оролдож байгаа. Яг үндэ ямар нэгэн тийм байх вэ? Тренд дагдаг л нэг тийм өөр ингэсэн бие даасан бодлого хүмүүс зөндөл байгаа. Тэдний л нэг баг. За өнөөдөр ингээ мэдээ дуусгах шиг боллоо. Тэг өнгөрсөн подкастер би ч бас бэлгүүнийхээ яриаг таслаад ер нь ярихгүй их муухай ашигласан бэлээ. Олон хүмүүс дургуутсан бэлээ. Тэгэд би харамсаж ичиж зовлоо. Тэгэд дахиж тэхгүй байхыг хичээнэ. Тэг миний ханиад ч бас өнөөдөр бас жоохон хүндрээ тоолоос өчлөө. Тэг би бас энэ дугаар дээр жоохон баг ярих гэж бодлоо. Тэг бэлгүүнээ өнөөдөр гоё мэдээнүүд илтгэсэн байна. Тэг эх 7 хоногт бүгдээр уулзцгаая. За.